Ларен брендийн гоо сайхны 9 сет бүтээгдэхүүн дундаас цахиурын усны орц нарлагтай мистик онцлмоор байна. За харах юм бол доороо юм цагаан өнгийн тундас өссөн байгааз анзаарэгдэж байна тий. Ийм байгааз тундас өссөн байна. За энэ юу вэ гэхлээр Менделеевийн үеийг системийн 14-т бичигддэг энэ цахиур энэ доор тунцсан байна гэсэн үг. За энэ цахиурыг ихэвчлэн чулуунаас, металлаас голдуу гаргаж авдаг. За тэгвэл Ихэшин профессор маань Чэжүү арлын одоо галтуул дэлбрээд ингээд далайн ус руу төрж ороод орсон хэсэг болон далайн уулзвар хэсэгт ингээд одоо үржүүлсэн планктон буюу далайн бичил битнүүдээс энэ цахиурыг гаргаж аваад гоо сайхныхаа бүтээгдэхүүнд оруулсан гэдгээр онцлогтой. Тэгэхээр бид нар амьд цахиурыг хэрэгэлдэг гэсэн үг. Энэ амьд цахиурыг гоо сайхны бүтээгдэхүүнд оруулснаар ямар үйлчлэгээтэй вэ гэхлээр өрсөлийг намдаадаг, эдисийг хөнтөлжүүлдэг, арьсыг өөр нь тэтгдэг, чигийг хангадаг гэсэн үг. Тэгэхээр бид бүхэн далайн усаар услагдаж өрсөлөө намжааж өдрөөс өдөрт гэрэлтэх энэ боломжийг гоо сайхныхаа бүтээгдэхүүнээр авч яана гэсэн үг. Тэгэхээр энэ гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх тусам одоо үр дүн гардаг. Гэр бүлийн бүх гишүүд хэрэглэх боломжтой. Арьсныхаа ямар асуудлыг шийдмээр байна гэдгээс шалтгаалаад хэрэглэх дарааллыг нь бид нар сонгоод өөрчлөлт хэрэглэдэг. Би хуур арьстай болол маш хуур арьстай бол хурдан хугацаанд чигээр тэтгэмээр байгаа бол энэ дараалалаар хэрэглэнэ. За би баттай арьстай бол энэ дараалалаар хэрэглэнэ. Сэв нөсөө толботой бол энэ дараалалаар хэрэглэнэ. Арьсныхаа өнгийг сэргээхийг хүсэж байгаа бол энэ дараалалаар хэрэглэнэ. Гэх мэтчлэнгээр асуудлаа шийдлээ дараагийн асуудлаа шийдэхийн тулд дараагийн өөр аргаар нь ингэж хэрэглэдэг гэсэн үг. Тэгэхээр ганцхан комоор гэр бүлийн бүх гишүүд өөр өөрсдийнхөө арьсанд тулгарсан асуудал бүрийг шийдэх боломжтой гэдгээр онцлогтой байх нэ.